Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдөр мэндийг хүргэе. За манай Wheel of Fortune podcast-ийн 13 дахь дугаар та бүхэндээ урьж байна. Yay. За өнөөдөр болохоор зэрэг бит хоёр маань үлдсэн сүүлийн одоо 4 хаус болох 9, 10, 11, 12 дугаар хаусын тухай ярьж өгүүлнэ. За тэгээ уламжлаа хэлье. Нар маань бол өхрийн орд руу аль биесээр орчихсон байгаа. Тэгээд сар маань болохоор хомхын ордон дээр байна. За тэгээд мандалт орд маань анх удаа ер нь хилэнцгийн ордон дээр байхад бит хоёр дугаараа бичиж байна. За тэгэхээр энэ Big Tree буюу тий том гурван маань яг гуруула fixed sign-ууд байна тий. Тэгэхээр бас нэлээд одоо Сэтгэлийн хувьд доктортой ч юм уу тий. Тиймэрхүү төлөвтэй өдөр байна гэж харж байна. За тэгээд шууд стод гэрлэг оръё. За стод гэр маань өөрөө одоо 3 үгээр илэрхийлэх юм бол ер нь дээд боловсрал, гадаад аялал, мэрэгүү ухаан гэсэн юм 3 ер нь гол түлхүүрээр илэрхийлэгдэж байгаа. Тэгээд яг 9-р гэр нь яг өөрөө 9-р орд буюу номын ордтой холбоотой болж ирж байгаа. Номын орд нь болохоор зэрэг яг өөрөө эрхчлөлийн дуртай нээлттэй сэтгэлгээтэй яг амьдралаас яг яаж таашаал авах мэддэг тийм одоо орд шүү дээ тий. За тэгээд номын ордыг болохоор зэрэг яг Jupiter буюу бархас байдаг гариг маань өдөрцөж байгаа. За бархас байдаг гариг нь яг өөрөө элбэг дэлбэг байдал, аз хиймэр, өсөлт одоо өргөжин тэлтийг илэрхийлдэг юм гариг юм аа. Тэгэхээр яг бодоод үзэх юм бол бархас байдаг гариг нь 9-р байшин одоо удирддаг гэж ойлгож бас болно. Ruler house. За тэнгууд болохоор 9-р гэр маань өөрөө одоо бидний яриад байгаа angular, cadent те succeedent гэдээ яриад байгаа ийм гэрүүдийн төрлөөс ер нь cadent нь орно. За cadent нь болохоор битэрийн өмнө ярьсан шиг нөгөө нэг бие махбодын гэхээс илүү оюуны төвшөнд яригддаг тийм одоо гэр байгаа. За тэгээд 9-р гэр нь яг өөрөө амьдралын талаар бодох философи ямыг ойлгох ухааныг илэрхийлдэг. 9-р гэр нь бас яг 10-р гэр яг өмнө байгаа шүү дээ. Тэнгүүд 10-р гэр чинь яг өөрөө Capricorn буюу хамгийн одоо major буюу төлөвшсөн тийм одоо ордтой холбоотой гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт яг ямын наа цааныг ойлгох ухааныг 9-р гэр илэрхийлж байгаа. Тэгэхээр бас ингээд холбогдож байгаа нь бас амар сонирхолтой байгаа. За тэгээд оюун санааны тэлтийг 9-р гэр илэрхийлж байгаа. Ягаад оюун санааны тэлт вэ гэхэлэр сая нөгөө Cairn House болохоор яг бие махбод гэхээс илүү оюун санааны одоо тэлтийг оюун санаад үйлчилдэг болохоор оюун санааны тэлтийг илэрхийлж байгаа. За тэгээд бас нэг холбогдуулж бас нэг ойлгох юм бол хүн ингээд амар төлөвшсөн болдог гэж штэ тий. Тэнгүүт яг 9-р гэр нь өөрөө их сургуулийг илэрхийлдэг. Их сургуульд угаасаа нөгөө нэг яг цуур боловсрал авсан хүмүүс чи их сургууль руу ороод илүү ингээд ямар зүйлийг ингээд учир шалтгааныг олох гэлтэй илүү одоо дээд түвшний оюухан шаардсан тийм ажлуудыг хөвчлөж байгаа штэ тий. Тэнгүүт тэрийг ер нь бол илэрхийлж их сургууль 9-р гэр дээр ер нь бол байрладаг гэсэн. Бун басгүй 9-р гэр нь гүн ухаан, мэрэгүү ухаан, одоо мэрэгүү ухаан буюу wisdom, гадаад аялал, дээд боловсрол зэргийг илэрхийлдэг. Үүнээс гадна одоо дээд бие буюу яг higher self, ухамсартай оюун ухаан, за философи, хууль, шашин, холын зай аялал, тэгээ гадаадын соёлыг илэрхийлж байгаа. Гадаад хэлийг бас илэрхийлдэг те. За иймэрхүү илэрхийлэмжтэй ер нь бол миний бол дуртай гэр гэж хэлж болно. Ер нь бол 9-р гэр маш тийм одоо сайхан гэр гэж ер нь л ойлгож байна. Яг сайхан гэдэг нь илүү нөгөө нэг одоо 5-р гэр шиг яг наны гэрэлтдэг үүрэн гэдэг шиг те яг юм гэрэлтсэн, цацарсан солонгийн 7 өнгө бүхий гэр гэж ойлгож байна. За. Тэгээд яг 9-р гэрийг илэрхийлж байгаа энэ бүх түлхүүр үгүүд нь болохоор зэрэг яг нэг үгээр холбогдож болно. Энэ нь болохоор зэрэг өргөжин тэлэлт. За яг яагаад өргөжин тэлэлт вэ гэхлээр хүн гадаадын соёлыг дээд хүний оюун ухааны өргөжин тэлэлт юм уу? Их сургуульд сураад өргөжин тэлэлт тийм үү? Гэх мэтчлэн ингээд энэ бүх зүйлүүдийг ингээд холбоод үзэхээр бүгдээрээ өргөжин тэлэлтийг илэрхийлж байгаа. Өөрийн байгаа усаасаа явж үзээгүй гадагшаа яваал те. Шин соёл, шин технологи, тэр усын ямар онцлог байна, ямар соёл иргэншил байна, хүмүүсийн харьцаа хандлага бас ямар байна гэл тэр бүхнийг хараад ер нь амар шин ингээд ойлголтыг авч байгаа шүү дээ. Тэгээд тэнгуүтээ ингээ харваа ертөнцийг ер нь л ингээд
чөлөөтэй ингээд таньж эхэлж байгаа гэх юм уу? Маш олон ингээд зүйлсийг харж, мэдж тань гэдэг нь өөрөө шин туршлага, шин одоо үзэл бодол. Шин үзэл бодлыг илэрхийлж ертөнцийг үзэх үзэл нь одоо бас шинээр ингэж өөрчлөгдөн л гэсэн үг л дээ. Тийм болохоор ер нь бол стор гэр дээр ямарваа нэгэн гариг мэрэгтэй хүмүүс байх юм бол альва тийм зүйлсээс хамааран ер нь бол өөрийн ертөнцийг үзэх үзэл ер нь бол өөрчлөгдөж явж идэг гэж ойлгож болно. Шин зүйлийг хараад дахиад ингээд тэр шин зүйлийг гарч ирэнгүүт нь энэ чи ингэдэг байсан юм биш үү? Ингэдэг байсан гэж бодсон ч үгүй байсан байх. Гэхдээ дахиад ингээд ахаал яг явж байгаатай адилхан. Бидний одоо зурагтаар үзэж байгаагаас шал өөр байгаа шүү дээ, тий. Бидний одоо зурагтаар үздэг нэг дэлхий яг өөрөө очиод аялах дэлхий хоёр шал өөр. Тийм болохоор тэрхүү газраасаа шин туршлага, шин үзэл бодлыг одоо сурж байгаа маа гэсэн үг ээ. Тэгээ мэдээж амар их одоо амар хаялдаг хүмүүс идэв шүү дээ, тий. Тэнгүү тэр хүмүүс чинь ингээд энэ тэрүүгээр яваад маш их юм үзээд төлөвшөөд ирэхээрээ энэ хорвоо ертөнцид би өөрөө ямар жижиг юм бэ гэж боддог болцсон байдаг шүү дээ. Ихэнх нь яг хэрэн шиг ингээд өөрийнх нь тийм юм үзэл бодол ертөнцийг үзэх үзэл нь өөрт нь маш их нөлөөлсөн байдаг гэж ер нь ойлгож болно. 8 дугаар гэр дээр ингээд амар те өөрчлөлтөнд дараал сэтгэл зүйн ч юм уу те өөрчлөлтөнд дараал тэгэл 9 дугаар гэр рүү орохоор ингээд шинэ зүйл өгч байгаа. Шинэ туршлага, шинэ ингээд ертөнцийг үзэх үзэл гэлтэй амьдралыг үзэх үзэл, амьдралын философийн хүртэл төр хүнийг өөр болчих болно. Тэгэхээр одоо ерөнхийдөө 8 дугаар гэрийг яг за динозаврын жишээн дээр авъя л да тий. За тэгэнгүүт динозавр болохоор зэрэг яг солиронд одоо зохиулаад тэгээд ерөнхийдөө өгсөн шүү дээ. Яг манай дэлхийн маань солирын одоо солир зохиулаад тэгээд динозаврууд ерөнхийдөө мөксөн гэж үздэг. За тэгэнгүүт 8 дугаар гэрийг одоо солир гэж үзвэл тий дэлхийн ерөнхийдөө 9 дугаар гэрэл гэсэн үг ерөнхийдөө. За 8 дугаар гэр маань зөглөө чамаг ингээд одоо за дэлхийг чи гэж үзье зөө. За тэгэнгүүт 8 дугаар гэр маань зөглөө солир зөглөө чамаг. Тэгэнгүүт ингээл газар хөдлөөл маш их ингээ хэцүү болно шүү дээ тийм үү? Хүн байсан бол ерөөдөө чадлана. Тэгэнгүүтээ гайгүй бол. Түүний дараагаас ингээл ямар ч байсан байгаль ингээд нөхөн сэргэн шүү дээ өөрийгөө. Шинэ амьдрал цэцгэлж эхэлж байгаа байхгүй юу? Яг динозавруудын мөхлөөс үүдэлтэйгээр одоо хөхтөн амьтад илүү одоо үржиж эхэлсэн гэж үздэм нэлээ. Би тэгж уншиж ирсэн. Тэгэхээр динозавруудын мөхөл нь яг өөрөө хөхтөн амьтдын үүсэл нь болж өгсөн гэхэд одоо буруудахгүй. Яг шинжлэх ухааныг одоо хүмүүс ингээд доор ингээд чи ямар тэнийг юм яриад байгаа маа гэдэл ямар тийм ярих л байх л та. Гэхдээ яг миний уншиж ирсэн зүйл болохоор зэрэг яг тухайн үед байсан бүх динозавруудыг ер нь устгасан зүйл нь хөхтөн амьтны тэр одоо үржлийг илүү ингээд яасан гэх одоо олшруулсан. Гол одоо хөхтөн амьтдыг ижсэн гэдэг ч юм уу тийм амьтад нь байх болчоор тэр амьтад чинь чөлөөтэй өсч урж боломжтой болсон л гэсэн үг шүү дээ. Ерхэд бол тийм. За нэг тийм тишгээр битэрэл тайлбарлаж байгаа байхгүй. За тэгээд 9 дугаар гэр нь яг өөрөө хуулийг илэрхийлдэг. Мөн бас хөө ёс зүй зарчмыг илэрхийлдэг. Принцип гэсэн үг. Яагаад гэх юм бол нөгөө нэг их сургууль гэдэг ч юм уу те амар их маш их зүйл уншаад мэдсэн боловсруулсан тийм хүн чинь төлөвшөд ирэхээрээ маш ёс зүйтэй болдог. Мэдээж маш өндөр боловсралтай хүмүүс бол маш том ёс зүй зарчимтай байдаг шүү дээ тийм болохоор энийг илэрхийлж байгаа. Тийм. Тэгэхээр одоо бас жишээлбэл гадаад аялсан хүн ч гэсэн бас яг өөрөө ёс зүйтэй болчихдээ шүү дээ тийм. Тэгэхээр яг би яг өөрөө хаашаа аялсан гэдгийг хэлмээргүй байна. Гэхдээ би яг нэг одоо ингээд гадаад аялчаад ирсэн чинь би яг одоо тухайн миний аялсан газар маань дандаа яг баруун гарын дөрвөө баримталдаг газар байсан аахгүй юу. Тэгээд би яг яагаад ч гудамжаар явахтаа хүртэл баруун гарталтаа. Тэгээд нөгөө нэг урсдаг шат байдаг шүү дээ. Урсдаг шатн дээр хүртэл баруун гарталтаа зогсдог. Тэнгүү тэр газар болохоор зэрэг зүүн гарталтаа яг яарж байгаа хүмүүс нь бүйдэг. Тим зорилттой байдаг байсан аахгүй юу. Тэнгүүд Монголд болохоор зэрэг яг эсэргээрээ яг гудамжинд нь хүртэл яг хүссэн газараа яваал тэгээд яг ингээд урсдаг шатн дээр нь хүртэл яг ингээд хоёр тал дээр нь ингээд зогсчдөг тий. Ингээ юм яриад найзтайгаа ингээ яриад зогсчдөг. Тэгэхээр одоо би ингээд яарч ивэл ингээ гарч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хөв хүний тийм одоо зарчим яад ч юм ингээд дадал заншил гэдэг нь яг ингээд өөр болоод ирсэн. Ер нь бол нийгмийн ёс зүйн хэмжээ жоохон алдагдсан байгаа л та манай улсад бол. За тэгтээ яг гадаад яваад те их сурвалж сураад хүн бол
тодорхой хэмжээний маш их тийм ёс зүйтэй болж байгаа. Аялаад ирэхээр ч гэсэн тэг хүн байгальтай амар ойрхон болоод ирэхээр ийм сайхан байгалыг яаж ингэж устгаж бидний болох юм гэдэг санаа хүртэл сууж штэ тий. Тэгэл байгальд хог хаяха болно. Илүү их мод тэрий гэж боддог ч юм уу тий. За гих мэтлэн иймэрдүү айгүй мэрэгэн цэцэн ухааны тийм зүйлсийг бол илэрхийлж байгаа. За тэгээд 9 дугаар гэр нь бас яг өөрөө дээд боловсролыг илэрхийлж байгаа. Төрөөнөөс их сургууль гэж яриад байлаа те. Тэгэхээр 9 дугаар гэр нь яг өөрөө дээд боловсролоос гадна сурах хандлагыг одоо илэрхийлж байгаа юм аа. Одоо зүгээр ингээл 10 хэдэн жил яг нэг ангид ингээл цораал хүмүүжсэн байж болно шүү дээ. Тэнгүүд их сургууль руу оронгууд маш олон хаанаас ч ирсэн маш олон одоо төрлийн хүмүүс тэнд хүрэл одоо өгтөж байгаа гэсэн үг шүү дээ тэр хүнийг. Тэнгүүд тэр бүх хүмүүс чинь яг өөр ингэсэн туршлагатай байгаа тийм үү? 8 дугаар гэрийн туршлага шал өөр байгаа. Тэнгүүд 9 дугаар гэр нь яг ингээд бүх тэр туршлагуудыг нэгтгэж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэнгүүдээ тэндээс яг тухайн хүн энэ хүн ингэж амьдралыг ингэж үздэг юм байна. Энэ хүн ингэж үздэг юм байна. Яг яагаад ингэж өөр үзэж байна гэ тиймэрхүү зүйлүүдийг одоо бодох арьцуулан гэж үзэх тийм боломжтой болж ирж байгаа юм аа. За тэнгууд бид нэр ингээд бага ангит ч юм уу дунд ингээл маш олон мэдээллийг ингээл авч идэг тийм үү. Тэр бол ерөөсөө Gemini буюу одоо 3 дугаар арсын илэрхийлэл шүү дээ. Бага боловсрал. Маш олон мэдээллийг аавн бид ямар нэгэн тэрийг ингээд шүүж ойлгох чадвар бидэнд арайхан суугаагүй байгаа. Тэнгүүд тэр бүх авсан ингээд мэдээлэл нь их сургуульд нэгтгэж байгаа гэсэн. Их сургууль бид нар тэр бүх мэдээллээ нэгтгээд мэдлэг гэдэг зүйлийг гаргаж ирж оюухандаа төлөвшүүлж байгаа гэсэн. Тэгэд энэ өөрөө боловсрал болж байгаа. Тэгэхээр боловсрал бол нөгөө дан ганц ном уншиж юм сурахтаа биш. Давхар хүмүүжил ёс зүй, мэдлэг, мэрэг ухаан маш олон зүйлийг үзэх үзэл зэрэг. Одоо амьдралын туршлага бас орно тий. Бүх зүйлийг нийлүүлээд боловсрал гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ. За амар. Тэгэхээр бас яг сая ингэ бодож илаа л доо. Бид нар ингэ нэг мэрэгчлэр сурж байгаа тийм үү? Тэнгүү тэр мэрэгжил чинь болохоор зэрэг яг дотроо маш олон салбартай. Одоо хичээлүүдтэй байгаа шүү дээ тийм үү? Энэ хичээлийн дараа энийг үзнэ гэх мэтчлэн. Тэрийг яг ингээд хичээл болгоно болохоор зэрэг яг өөрөө 3 дугаар хавсыг илэрхийлж байгаа бол яг ингээд нэгтгээд харахаар нэг мэрэгжил байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь бас их сургуулийг илэрхийлж байгаа юм байна гэж би бас сайн бодлоо. Тэр нь бол тэгээд ойлгоход л энэ бүрийн лимаар төлөвлөж болж байна. За дараагийнх нь гэх юм бол гадаад аялал гэдэг илэрхийлж байгаа. За энийг задлах юм бол задлж ярих юм бол ихтер үед хүмүүс их сургууль явахын тулд гадаад руу аялдаг байсан юм байна л да. Маш одоо их сургууль маш цөөхөн байх үед хамгийн анхны их сургуульчид ерөөхдөө Англид байсан гэж би яг бодод ахын Оксфорд их сургууль байхаа. Би яг буруу санаагүй бол тийм. Тэнгүүд одоо Англи байгаа тэр Оксфорд их сургууль сурахын тулд Европын маш олон хүмүүс идэндээ. Одоо бол Европт яг өөр ингэсэн сургуулиудтай болсон шүү дээ. Тийм болохоор бас яг эндээс ингээд хараад үзвэл яг гадаад аялал бол их сургууль хоёр хоорондоо бас холбоотой болохыг бас харж болно. Тэгэнгүүт чи ингээд бодоод үз. Гадаад аялал нь болохоор зэрэг яг тухайн хүн шин орчин одоо орж ийн тийм үү. Тэгэхээр шинэ орчинд орснороо тэрхүү орчныхоо энэ орчин чинь те энэ улс чинь энэ газар чинь эртээр үеэсээ ингэж ирсэн юм байна. Гэт одоо түүх соёлын судлах, шашныг хүртэл судлах их мэдчлээ ингээд маш олон судлах зүйл байгаа. Маш олон ойлгож авах зүйл байгаа. За тэгэнгүүтээ дахиад их сургуульд нь сурлаа гэхлээр их сургууль дотроо яг өөрийнхөө мэрэгжлийг сурч байгаа. За тэгэнгүүтээ чи дахиад бодоод үзье юу. Мөн бас хүү тэр их сургуульд дан ганцхан сурж байгаа биш чи бас найзуудтай болж байгаа. Танилын хүрээлэлтэй болж байгаа тийм үү? Тэгэнгүүт их сургуульд сурсан хүмүүстэйгээ ерөөхдөө ингээд одоо бизнес эрхлэх тохиолдол амар их үүдэн шүү дээ хүмүүс. Тэгэхээр бас эндээс бас бизнесээ хамтрагчаа олдуулж байгаа. Гэх мэтчлэн ингээд 9-р байшин илэрхийлж байгаа одоо зөвлүүд нь маш их гоё халбаа амралтай тийм халбаа амралтай ийм байгаа л гэгээлэг дандаа ингээл гоё шин зүйл шин мэдлэг одоо харилцаа гэл тийм гоё зүйлсүүд илэрхийлж байгаа нэг гоё. Миний бол дуртай гэв. За тэгээд бас үн дээр үнслээ одоо бид нэр ингээд гадаад мадад явж байгаа амар их юм судлаа л шүү дээ. Тэнгүүд бас стюргэр нөөрөө судалгааг илэрхийлдэг юм. Research гэдэг шүү дээ тий. Тийм зүйлийг илэрхийлдэг. Жижиг зүйлсүүдийг судлаад яг нэгтгээд том зүрээ хараад за ойлголоо энэ яг ийм зүйл байсан байх гэж
ойлгох. Ер нь бол номын ордны хүмүүсээс ер нь бол тиймэрхүү уур чадвартай байдаг. Жижиг зүйлсийг ингээд ерөнхийлж ингэж ойлгох байдаг гэж ер нь л хардаг. 9 дугаар гэрэг ерөнхийдөө яг уулын оргил дээр сууж агаад яг яг ингээ хөдөө байгалыг тольдож байгаагаар ерөнхийдөө big picture гэж хэлдэг шүү дээ. Том зургаар харах. Хэрвээ ингээд одоо ямарваа нэгэн зүйлийг детальчилж харж чадахгүй байлаа гэхэд том зургаар ингээ хараад ойлгож болж байгаа байхгүй тий. Тийм болохоор ер нь бас номын ордныхаа амар алсын хараатай хүмүүсүүд ер нь бол төлөвлөгөө гэж ер нь л явдаг. Тиймэрхүү хүмүүс байдаг гэж ер нь л өмнө ярьжсэн баг. За дараагийн илэрхийлэх зүйл маань болохоор сүнслэг байдал. Spiritual гэж тий. 9 дугаар гэр чинь бас их шашныг илэрхийлж байгаа болохоор шашин чинь spiritual байдалтай холбоотой байдаг шүү дээ тий. Бүх илэрхийлж байгаа зүйлүүд нь бүгдээр яг хоорондоо ингэж холбоо амралтай байгаа нь бас сонирхолтой. Ер нь бүх гэрүүдийн илэрхийлж байгаа зүйл нь хоорондоо холбоо амралтай байдаг. Шашин шүтлэг гэж байгаа. Шашин шүтлэг чи өөрөө нөгөө нэг хүн болгоны үзэл бодол, ертөнцийн үзэлтэй холбоотой шүү дээ. Одоо үзэж туулсан зүйлтэй холбоотой байдаг те. Тэгэхээр одоо жишээлбэл маш их юм хайртай хүнээ алдсан хүн дараа нь шашинд итгэдэг болдог ч юм уу те. Гэх мэтчлэн ийм одоо жишээ тохиолдол кейс байж болно. За тэгээд шашин гэж ярьж байгаа юм чинь мэдээж шашинтай холбоотой хүмүүсээс энэ гэрт хамаарна. Жишээлх юм бол гэлимаа, санваартан, лам гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс бол 9 дугаар гэрт бол хараа илгэдэг гэсэн. За тэгэхээр бас яг шашин гэж байгаа учраас шашингүй үзэл суртал гэж байдаг тийм үү? Тэрэг бас угаасаа бас 9 дугаар гэр яг өөрөө илэрхийлнэ. Яагаад гэвэл 9 дугаар гэр нь яг өөрөө таны хувийн итгэл үнэмшил, гүн ухааныг харуулж байгаа. Бас ертөнцийг харах үнцгийг одоо илтгэдэг. Тийм болохоор яг заавал одоо 9 дугаар гэрэндээ ямар нэгэн гаригтай бол тэр шашныг шүтнэ. Энэ шашныг шүтнэ гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. За тэгээд энэ гэр маань өөрөө гал гэр гэж явж байгаа шүү дээ. Гал элементтэй. Тийм болохоор ер нь л айгуу тийм дүрлэлцэн, үргэлж тасралтгүй одоо өөдрөг үзлийг амуулсан ер нь тийм гэр гэж ер нь ойлгож байна. 12 гэртнээс баг ер нь баг хамгийн одоо гэгээлэг гэх юм уу? Тийм өөдрөг гэр ах тий. Бас их гоё юмнууд илэрхийлдэг болохоор за тэгээд сая дөрөв нөгөө шашин гэж ирж ирсэн шүү дээ. Тийм болохоор шашныг илэрхийлдэг болохоор 9 дугаар гэр нь яг бас өөрөө зурхаад итгэх итгэлийг илэрхийлдэг. Одоо зурхаад итгэдэг хамгийн итгэлгүй байдаг орд нь хамгийн бага итгэдэг орд гэмээр орд нь. Харин Батар уу. Мэдхгүй одоо ямар орд юм бол тоо. За нэг орд байлаа гэхэд тэр орд 9 гэр дээр байлаа гэхэд зурхаад ирдэг. Итгэл нь бол бага л ах. Амар рационал үзэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Тий одоо яг энэ зүйл бол ийм гэсэн яг амар юм хийсвэр гэхээс илүү яг ингэж практик боддог хүмүүс тийм төрлийн үзэл бодолтой хүмүүс л яг тийм хийсвэр юм итгэхгүй байх юм уу те. Тийм. Гэхдээ яг би бол ингэж боддیں۔ Хувь хүний тэр яг үзэл бодол нь надад хамаагүй. Яг юу гэж бодож байна, яг юу гэж бодож байна гэдэг нь надад ерөөсөө хамаагүй. Харин тухайн үзэл бодлоо бусд хүмүүст тулгаад чи заавал ийм байх ёстой, ингэх ёстой гэдэг хүмүүст л болохоор зэрэг би ерөөхдөө жоохон дургу байдаг. Тэгэхээр бас яг ингэж байгаа нь болохоор зэрэг яг үндэ хүний ирэхэд одоо халдж байгаа гэсэн үг шүү дээ. Яг ингэ бодоод үзэх юм бол тухайн хүн өөрийнхөө итгэл үнэмшлийнхээ дагуу, өөрийнхөө сонирхлынхаа дагуу ямарваа нэгэн зүйлд итгэлээ. Ярваа нэгэн зүйлийг одоо судлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт үгүй ээ. Чи заавал энийг судлах ёстой гэдэг зүйл нь яг үндэ хүнийг одоо яа учир тутмаг гэх юм. Одоо open mind бошил гэсэн үгтэй. Closed mind. За энэ яах вэ? За тэгээд 9 гэр маань ерөнхийдөө иймэрхүү зүйлийг илэрхийлж байна. За тэгээд хүчтэй 9 дугаар гэртэй хүн болохоор зэрэг профессор болох боломжтой байдаг. Их сургуулийн багш магштай. Тийм. Бас маш их тийм сайн судлаач байдаг. Судалгаа шинжилгээний ажилтан маш сайн багш, сургууль мөжүүлэгч. Тэгээд ингээд маш их юм хоорондоо ингээд эмх замраагүй байгаа тэр бүх мэдээллүүдийг яг том зургаар ингээд хараад за энэ бүх зүйл яг энийг илэрхийлж чинь гэдэг тэр ойлголтыг авах боломжтой тийм мэрэгчлэг project manager. За тэгээд дээрэс нь амар ажил зуршил гадаад орнтой холбоотой ажил мөрөглөд бас их цогтөг хэл мэлтэй холбоотой орчуулагч гэлтэй. За бас хуультай холбоотой юм мэдээж хуульч гэлтэй. Тийм 9 дугаар гэрдээ бас нөгөө нэг ямар гариг байгаагаас шалтгаалаад гадаад хэл сайн сурах уу,
гадаад хэл дээр авьяас дөө юу гэдэг нь бас харагдах баг тий. Тэгээс нөгөө нэг сугар гарагтай албан юм бол сугар гараг өстөр байх юм бол тэр хүн гадаад хүнтээс эсвэл их сургуулиас ингээд хүн болох гэж юм уу тий. Эсвэл ингээд гадаадаар аялж явж байгаа хүнтэй таарч тиймэрхүү юм байж болно. За тэгээд стор гэр бол өөрөө тийм юм аа. За тэгээд гадаад гэсээр яг гадаадд сурах бас тийм ч амар бол биш шүү гэж. Тийм. Гэтэ яг нэг Jupiter маань угаасаа амар их сайн зүйлийг өгдөг ч гэсэн эргээд биднээс амар hard work шаарддаг. Тийм болохоор гадаад сурж байгаа эсвэл сурах байгаа тийм бодолтой хүмүүс юм бол амжилтсан. Тийм. Тэгээд бас эргэн тойрны хүмүүс ч юмаа жаргаж байгаа гэж харах л баг. Гэхдээ яг үндэ жоохон хэцүү байдаг. Зүгээр дээ таваад гарна да. За стор гэрийн талаар юм бэ. За одоо 10 дугаар гэлөө оръё. За 10 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө карьер нэр хүнд олон нийтийн дүр төрхийг илэрхийлж байгаа. Public figure, public image, public figure, influencer. Хоёулаа бол influencer л байна. Influencer. За тэр ч яг. За 10 дугаар байшин болохоор зэрэг өөрөө 10 дугаар одоо орттой холбоотой болчихноо. Тэгэхээр 10 дугаар орд юу лээ? За. Матер. За тэгэхээр материал орд нь болохоор зэрэг яг өөрөө ажилсаг, тийм амбицтай, зоригтой, тийм үлэлтэй, тийм гар одоо орд шүү дээ тий. За материал ордыг болохоор зэрэг яг санчир гариг өөрөө өдөртдөг байгаа. Санчир гариг нь тийм ч одоо хөгжилтэй биш. The restriction, limitation буюу яг хязгаарлалтыг илэрхийлдэг шүү дээ. Тийм болохоор бас яг 10 дугаар байшны яг natural буюу байгалийн гэж одоо орчуулагдаад байгаа юм л та. Natural одоо захирагч нь санчир гариг гэж ойлгож болно. За тэгэл өстөр гэдэг нь амар ингээл гадаад мадад явал гадаад орноос их юм сураал ингээл шинэ ингээл санаатай боллоо. Өөрийнхөө одоо ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүллээ тийм үү. За тэнгууд бид нар дараа нь ингээд нийгэмд хэн байх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Нийгэмд хэн гэж өөрийгөө дуудуулах уу? Ямар одоо ажил мэргэжил карьертэй байх уу гэдэг зүйл гарч ирж байгаа. Нийгэм яг яаж намайг хараад байна гэдгийг 10 дугаар гэр илэрхийлж байгаа. За 10 дугаар гэр нь яг өөрөө мөнгөний байшингийн нэрийг нэгэ. 2 6 10 буюу яг Earth газрын орттой холбоотой байшингууд нь яг өөрсдөө мөнгөний байшин байдаг. За тэгээд дээрэс нь 10 дугаар гэр маань нөгөө нэг angular house буюу гол дөрвөн гэр байгаад байгаа шүү дээ тий. 1 4 10 7. За тийм гаригуудын яг angular house эхэлж байна. 10 дугаар гэр нь болохоор зэрэг яг чиний амьдралын чинь зорилго, амбиц, амьдралтаа хүрэх хамгийн дээд амжилтыг тодорхойлдог. Тэгээд бас карьер, олон нийтийн дүр төрхтэй холбоотой амьдралын бүх салбарыг зохицуулдаг. За тэгэхээр яг төлөөр өгнүүдээр илэрхийлэх юм бол 10 дугаар гэр нөрөө за сайн хэлсэнчлэн карьер, амбиц. За тэгээд нийгмийн статус гэж байгаа тий. Нийгмийн байр суурь гэж ярьдаг штэ. За тийм зүйл. За тэнгуүтээ бусад харагдаж байгаа нэр хүнд. За тэгээд эцэг эхийн аль нэгийг нь бол илэрхийлдэг. Яг хэнийг илэрхийлж байгааг нь бол шууд хэлэх боломжгүй ч гэсэн тэрийг бол ерөнхийдөө аав гэж ерөнхийдөө бол ихэнхдээ аав гэж яддаг тий. За тэгээд алдар нэр буюу dignity гэлтэй. За тэгээд ололт амжилт. За зарим талаараа эрх баригчд гэдэг амар эрх нөлөө бүхий хүмүүсийг илэрхийлдэг. За тэгээд зорилго, амбиц. Тэгээд бас чиний ажил олгогчийг илэрхийлж байгаа. За тийм зүйлсээр илэрхийлж болно. За тэнгууд 10 дугаар гэр чинь 4 дугаар гэр бит хоёр нөгөө нэг IC гэж хэлсэн шүү дээ. Тий. Immune coeli гэдэг. За тэгвэл тэрний яг эсрэг талд байдаг нь буюу матер дээр нь MC буюу medium coeli буюу тэнгэрийн хамгийн дээд цэг гэж ярьж байгаа. Тэгэхээр medium coeli болохоор зэрэг тэнгэрийн орой гэж латиноор орчуулагддаг. За яг чамайг төрөх үед тэнгэрийн хамгийн дээд цэгт ямар орд байсан бэ? Тэр чинь чиний MC болж байгаа гэсэн. За 10 дахь байшин болохоор зэрэг яг хамгийн дээд цэг буюу яг нөгөө the mid heaven гэж ярьдэн шүү дээ. Одоо дундын divine гэж одоо монголоор орчуулад байгаа юм л та. Тэгэхээр яг 10 дугаар байшин одоо гэр нь яг mid heaven буюу тэр divine илэрхийлдэг байгаа. Илэрхийлээд байгаа болохоор чиний хүрэх хамгийн дээд цэгийг илэрхийлж байгаа. Хамгийн дээр байсан болохоор эсэргээрээ IC-ийн болохоор зэрэг хамгийн одоо хувийн цэг гэсэн үг. Хамгийн доод цэг. Ярьжсэн нөгөө үндэс гэсэн чинь гэр бүлэл ингээд
юм бүхний үндэс юм аа гэж ярьжсэн шиг газрын ер нь бол хөрсөл гэж ойлгож байна. За тэнгүүд одоо нөгөө нэг mid heaven гэж хамгийн дээд өргөлгөлэн шүү дээ. Тэнгүүд хүний амьдралын яг хамгийн дээд зэг юу вэ гэж харсан чинь ингээд алтар нэр карьерийн амжилт байгаа байхгүй тий. Ингээд харангуут яг ингээд дээр тулж штэ амар их сурч боловсрал тэр хүн маш их зүйлийг даваал хамгийн эцэст нь карьер өндөр амжилт. Энэ буцаад өөрт нь ямарваа нэг талаар мөнгө болж орж ирнэ тий. Тэр нь нэг үйлчлээд 11 дээр гарч ирнэ. За гих мэтлэн зүйлийг л илэрхийлж байна. За тэгээд яг ингээд сонирхолтой зүйл ярих заяа. Чамаг яг төрөөд нас залуу байх үед чинь rising буюу ascendant sign чинь илүү нөлөө үзүүлдэг. За тэгээд жоохон ингээд нас ахаад ирлээ. Тэнгүүд чиний нарны орд чинь илүү шин чанараа гаргаж эхэлнэ. За тэнгүүдээ заяа. Одоо бүр сонирхолтой болж эхэлж байгаа. Нарны дараа ямар орд руу орох вэ? Тэр нь болохоор зэрэг MC sign. Тэгэхээр MC sign руугаа ихэнх хүмүүс яг хөвчлөө орж чаддгүй. Зөвхөн яг нарны ордтойгоор л ерөөдөө ингэж нас эцэлдэг. Зарим тохиолдолд бүр rising sign-аараа явсаар агаад ингээд нас эцэлдэг хүмүүс бас байгаа. Тэгэхээр яг MC sign руугаа орж чадсан хүн байх юм бол тэр нь илүү төлөвшсөн. Илүү одоо өөрийнхөө алтар нэртэй имиж тэр бүх зүйлүүдийг ингээд зохицуулж чаддаг болсон хүн л гэсэн үг юм л да. Гэтэ сан mid heaven хоёр нэг орд ивэл яг. Тэр хүн баг санаас эхлээд mid heaven дуустал ер нь төлөвшсөн байл гэсэн үг. Харин ерөөхдөө баг тэгвэл. Тэр баг. Гэтэ бүр ингээд rising та гурлын ажиллагаа ордтой л яг. Хөл баг бүр багасаа ингээд яг төлөвсөн юм явсаар. Энсэтэй яаж нэг орд вэ? За жоохон байж боломгүй байл. Гэтэ яг хөө нар MC хоёр адилхан байж болно. Бодно. Тийм. За тэгээд энэ MC sign-да хүрэхийн тулд тухайн хүн маш их юм шаргуу ажиллаж ийж хүрд юм байна л да. Яг Capricorn-ыг бодод үзэлтэй. Материал ордыг бодод үз. Материал орд чинь яг өөрөө маш их шаргуу ажиллаж ийж амжилтанд хүрдэг тийм үү? Санчир гарагч гэсэн яг тэрийг илэрхийлдэг. Шаргуу ажлын үр дүнд амжилт ирдэг гэдэг тийм гарагчтэй. Тийм болохоор MC sign-д хүрэхийн тулд тухайн хүн маш их ажиллаж, маш их зүйл сурч, одоо маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжиж MC буюу тэр яг одоо divaging-ийн тэр одоо ордондоо орно л гэсэн үг л дээ тий. Өсвөлтөө бүр divaging мөөж явж өглөө. За тэгээд MC-гээ яаж харах уу гэж хүмүүс асууж байж магадгүй. Тэгвэл нөгөө нэг бид хоёрын араас нөхцөл хэсэгтэн дээр ер нь л нөгөө нэг AC гэсэн байгаа шүү дээ. Тэнгүүд бас хажуу талын баганд MC гэсэн байгаа. Тэнгүүд тэрэн дээр байгаа орд чинь өөрөө таны карьерийг илэрхийлэх орд гэсэн үг. Тэгэхээр тэр ордоор юу мэдэж болох юм бэ гэхээр ер нь таны карьер дээрээ ямар шинж чанартай ажил төрөл эрхлэх те ямар төрлийн карьертэй болох гэдгийг чи ерөнхийдөө хэлж өгдөг. Үнэхээр ингээд мэрэгжлээ яг яаж сонгохоо мэдэхгүй ингээд оюутан хүмүүс сурагчид 10 жилийн сурагчтай болно шүү дээ те. Тэгэх юм бол ингээд өөрөө тэрнээс ядч ингээд хараад ямар өөрчин iOS бэлэг байна гэдгийг харж болно гэсэн. Тийм. Тэгээд яг уг нь бол MC-н яг AC-гийнхээ яг одоо AC-н кардинал байх юм бол MC-н бас яг дагаад кардинал байх тохиолдол маш их байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд яг өмнөх орд нь эсвэл яг дараагийн орд нь ерөөдөө байх тохиолдол их байдаг. Тэгээд яг энэ дээр яг нэг жишээ авах юм бол тэгэхээр яг миний яг таньдаг хүн болохоор зэрэг яг өөрөө номын ордны мандалттай байхгүй юу? Тэгэнгүүтээ юуны одоо MC-н болохоор зэрэг яг бодоод үзэхээр Virgo дээр байх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд MC-н тэр хүнийг Libra дээр байдаг. Тэнгүүд тухайн хүн миний яг тэр мэддэг хүн болохоор зэрэг яг өөрөө ойлж өнгөлөгч байдаг. Яг хувь хүн өөр болохоор амар ингээ ёстой. Тийм хүн баа шүү дээ. Тийм принципл ёстой тэр бүх зүйлийг хэлж байгаа шүү. Карьер дээр амар юм бичиг баримттай холбоотой шудраг хасыг илэрхийлсэн тийм карьертэй байхад яг хоёр талыг харсан тийм зүйл байгаа зү. Тэгэхээр бас ингээд яг энэ хүний хувьд болохоор зэрэг яг би яг карьерээ яг үнэхээр төгс яг сонгож ял гэж би бодож байгаа. Өөр бас юмдээ дуртай юу? Нэлээд дуртай. Тэгэхээр айгүй гоё юм тий. Тийм. Тэгээд бас яг хэрвээ яг ингэж одоо бодоод чадахгүй байх юм бол 10 дугаар гэр дээр чи яг ямар гариг байна гэдгийг бас яг ингээд харж үзэх хэрэгтэй. За тэгээ 10 дугаар гэр дээр чинь гариг байхгүй болвол 10 дээр байгаа ордныхоо захирагч гариг чинь яг ямар хаус дээр байна вэ гэдгээр нь бас мэдэх боломжтой болж ирж байгаа юм аа.
За тэгэнгүүт 10 дээрээ тухайн хүн маань Libra дээр байгаа гэсэн шүү дээ. Тэгэнгүүт тухайн хүний Venus нь болохоор зэрэг 7 дээр ирсэн. Тэгэхээр бас яг ингээ хууль тэр бүх зүйлүүдийг илэрхийлж байгааз. Тэгээд бас 7 дээр байхлаарэ яг тийм гэрлэлтийг одоо менеж хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүн ч гэсэн яг болох боломжтой байдаг. Гэрлэлтийн хуульч. За гихч юм уу. За тэгээд тэгж ингэж гой халуулчих. Бас яг жишээ нь яг 12 дээр байлаа гэж бодлоо л дээ. Тэгэх юм бол тухайн хүн тийм эмнэлэгт ажилладаг ч юм уу эсвэл яг шоронгийн нөгөө нэг хамгаалагч ч юм уу. За нэг тиймэрхүү. Эсвэл нэг тийм гоё хийсвэр ертөнцөөр астрал аялал хийдэг хүн ч юм уу. Psychic хүн байдаг ч юм уу те. Эсвэл амар урлагийн юм бид хүн ч гэдэг юм уу те. Тэгээд бас яг MC чинь яг бусад гарагтай үүсгэж буй холбоос нь бас харах хэрэгтэй. Одоо жишээлбэл MC нь Mars-тэй conjunction хийлээ гэж бодъё л та те. Тэгэх юм бол яг ямар ах вэ те. Тэр хүн амар амбицлог байна гэсэн. Тийм амбицлог болно. Тэнгүүдээ бас яг тийм одоо цэрэгжилттэй холбоотой ажил хийх боломжтой болж ирж байгаа шүү дээ те. За ингэж ер нь л өөрийнхөө одоо ажил мэргэжлийн карьерийн хувьд бол мэдэх боломжтой. За тэгээд 10 дугаар гэдэг нь болохоор зэрэг зөвхөн карьер гэдэг усгүй чиний public image буюу яг нийтэд танигдсан дүр төрхийг чинь илэрхийлж байгаа. За тэгэнгүүт одоо зарим хүмүүс бодно л доо. Би бас бодож исэн заяа. Яг ингээд юу вэ? Ингээд заавал тийж од модыг илэрхийлдэм багтаа гэж боддог байсан аахгүй. Тэгсэн чинь яг үнэндээ 10 дугаар гэдэг нь яг өөрөө тэгж одыг бас илэрхийлнэ. Одоо суперстарыг илэрхийлнэ. Гэхдээ бас тухайн ингээд жижигхэн ингээд хүрээлэл дотор танигдсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нэг ингээд энд ингээд амар сайн хүсцдэг хүн байдаг. Эдний ингээд те бэкерийн газар эднийх амар гоё гэл ингээд хүмүүс ингээд ам дамжиж ингээд яригадаад бүр ингээд мэдгэцсэн байдаг шүү дээ. Тэрийг бас илэрхийлж байгаа 10 дугаар гэр. Надад бол ингээд одоо жишээл анх ингээд нэг найзтайгаа нөгөө найзыг танилцуулах гэж бодож л тоо. Тэнгүүд за сайн уу танилцаарай. За энэ бол банаа өсч найз гэдэг. Одоо public image-ээр нь тэр хүнийг танилцуулж штеп. Энэ хүн яг ийм төрлийн ажил хийдэг хүн шүү. Яг ийм төрлийн салбарт айгүй мундаг хүн шүү гэдгийг л танилцуулж байгаа. Тэнгүүд нөгөө нэг хүмүүс заримдаа ингээд яг би хийм бэ гэдэг зүйлд ингээд ордог штеп. Чи эсвэл хэн болох хэвтэй вэ? Чи хэн болмоор байна гэх нэг асуулт асуудаг штеп. Тэнгүүд тэрний гол асуудал нь тэр хүн яг ингээд өөрийнхөө ингээд гол ингээд хийж чадах зүйлээ эсвэл ингээд хэн болохоо юм бол ойлгоогүй эсвэл сонгоогүй тэр тийм хүмүүс л юм л одоо би яг хэн бэ гэдэг асуудал өртдөг байх гэж боддог. Тэгэхээр та хэн бэ гэвэл таны мэд хэвэнд байгаа орд чинь та юм шүү. Эсвэл бас ингэж бас болон заяа. Ингээд 3 найз байлаа гэж бодлоо л доо. Тэнгүүд голын дундах найз байлаа гэж бодъё заяа. Тэр дундах найз нь нэгэнтэй амар сайн найз, нөгөөдөгтэй бас амар сайн найз. Тэнгүүдээ энэ хоёр найзаагаа ингээд сая яг танилцуулж ийн гэдэг жаа штэ тий. Танилцуулахаас өмнө бас ингээд ярьж байгаа штэ тий. Манай энэ найз ингээд амар хөрх ингээд ийм ажил хийдэг тэрүүгээр одоо ийм бизнес хийдэг эсвэл тий амар сайхан сэтгэлтэй. Ингээл ярьж байгаа шүү дээ. Тэгэж ярьж байгаа. Тэнгүүдээ бас зургийг бас өдөлж магадгүй. Тэнгүүд тэр чинь болохоор зэрэг яг чиний MC чинь гэсэн үг байхгүй тий. Яг чиний MC-гэр чинь яг тухайн хүн эхлээд мэдчихэж байгаа гэсэн үг. Тэнгүүдээ уулзахтаа AC хийж чинь ингээд мэднэ. Тэнгүүдээ уулзаад таснасхтаа яг саанаар чинь мэднэ гэсэн үг. Ерөөдөө яг ийм холбоомжтой явж шүү. За тэгэхээр бас тий public image гэдэг хүний амьдралд хин гэж дуурсагдаж хин гэж явах нь бас чухал гэдгийг 10 дугаар гэр маань бидэнд харуулж байна гэсэн үг. За нэг жишээ ярил л да тий. Nicki Minaj гэдэг дуучин байдаг шүү дээ тий. Nicki Minaj гэдэг рэпери MC нь болохоор зэрэг Scorpio дээр байдаг. Тэнгүүд яг энэ нь яг юуг илэрхийлдэг вэ гэхлээр тухайн хүн Scorpio гэдэг чинь яг нэг бол дээшээ нэг бол доошоо гэсэн үг шүү дээ тий. Ямар ч тийм дундын юм байхгүй. Тэнгүүд зарим хүмүүс тэрийг нэг бол амар их үзий яддаг, зарим хүмүүс нэг бол амар их ингээд одоо бүрийн дултанд хайрладаг гэсэн үг. Тэгээд бас Nicki Minaj-д бас ингээд жоохон ингээд одоо дургуун хүмүүс жоохон их хэдэн шүү дээ. Тэр нь ч гэсэн яг тэр нөгөө нэг Scorpio-тэй холбоотой гэж ярьж байна тий. За үүнийг далимдвал бит хоёр ер нь бодож байгаа удахгүй ингээд яг олонний танил хүмүүсийн
төрсөн хэсэгтэн дээр айгу анализ хийгээд ер нь л ярьдаг. Тийм одоо хөрхөн болно нэ гэж ер нь л бодож байгаа. Тэгээд хэрвээ тэрийг дэмжижээвэл та бүхэн гоё дэмжиж байгаа илэрхийлээрээ бид хоёроос нэг өдөр л тий нэг өдөр л оруулж магадгүй шүү. Тэр юу нь л бодоол яваад байгаа. За тийм бэ. За тэгээд хамгийн ихэнд яг ямар хүнийг сонсомоор байгаагаа бас доор бичээрэй. Тэгээд тэрнээс ер нь л шүүж тунгааж бид хоёр хамгийн боломжтой тийм хүнийг сонгоод ер нь бол тийм болон хийнэ гэж бодож байгаа. За тэгээд одоо 10 дугаар гэрлэг буцаагаад оръё. За 10 дугаар гэрэл нь болохоор зэрэг бас өөрөө эрх бүхий хүмүүсийг илэрхийлж байгаа. Одоо эрх бүхий альбом тушаалтай хүмүүс. CEO тий. CEO. Компани захирал дарга аливаа нэг зүйлийг удирдах явж байгаа, бүтц зохион байгуулалтыг удирдах явж байгаа тийм менежер хүмүүсийг ерөөхдөө илэрхийлж байгаа. За яг яагаад ингэж байгаа вэ гэхээр санчир гарагч нь яг өөрөө бүтцийг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ хоёрын холбоо хамаарлыг одоо ойлгочихж байгаа бах. Яг бүтц байхгүй бол тэр компани байхгүй тийм үү? Тийм болохоор яг тэр бүтцийг гаргадаг хүн нь яг өөрөө гүйцэтгэх захирал буюу захирал. Тийм хүмүүс байгаа. Тэгээд яг захирал нь л ингээд амар одоо сонин одоо авч явах юм бол тухайн байгууллага ерөөдөө сүрэн штэ. Тийм болохоор бас ингээд одоо бүтэц тэр захирал тэр бүх зүйл яг яагаад чухал вэ гэдгийг эндээс харж байна. За тэгээд бас багш нар бас ордог шүү дээ. Санжир гарагийн одоо илэрхийлэлтээр ер нь л зүйлийг зохион байгуулалт. За тэгэж ер нь ойлгож болно. За тэгээд яг яагаад эцэг эхийг бас 10 дугаар гэр дээр яг оруулаад байгаа гэхлээр яг санчир гарагтай бас холбоотой. Яг чиний яг юу хийх ёстой, юу хийх ёсгүй гэдгийг яг ингээд эцэг эх чинь зөвшөөрдөн шүү дээ, тэ. Тэгэхээр яг тийм болохоор бас яг ингээд 10 дугаар байшин дээр эцэг эх чинь орж байгаа. Тэнгүүд дараа нь яг эцэг эхээсээ гараад чи ямар нэгэн альбом тушаалд орлоо. Гişүүд захирал болчихгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ, тэ. Тэнгүүд аливаа нь ямарваа нэгэн хүний доор ажиллана. Тэнгүүд тэр хүн чинь бас яг чи яг юу хийх ёстой? Манай компани дүрм юу? Ингэх ёстой гэдээ ингээ хэлдэг шүү дээ. Тэгэхээр бас ингээд 10 дугаар байшин нь ингээд чиний яг хийх ёстой болон ёсгүй зүйлийг бас ингэж илэрхийлж байгаа. За тэнгууд нэг 6 дугаар гэр дээрс бас ажил гэж ирсэн шүү дээ ойлаа. Тэнгууд 6 дугаар гэр болон 10 дугаар гэрийн ялгаа гэж гарч ирвэ шүү дээ. Тэнгууд тэрний тухай гэх юм бол 6 дугаар гэр нь өөрөө яг таны хийж байгаа өдөр тутмын ер нь ажлыг эрхэлж идэг. Зүгээр яг амьдралаа залгуулах ажил гэсэн. Одоо яг карьертэй ч холбоотой ч ажил гэж болно. Тэнгүүд бас давхар дээрээс нь таны ажлын хамт олныг илэрхийлж байгаа. Ажлын орчин илэрхийлж байгаа. Тэрийг илэрхийлж байгаа. Тэнгүүд 10 дугаар гэр нь болохоор нөгөө нэг сая чи хинбэ гэж яригддаг шиг таны яг нийгэмд харуулах тэр карьер төр төрхийг илэрхийлж байгаа. За тэр өөрөө 10 дугаар гэр нь болохоор зэрэг илүү яг тухайн мэрэгжилдээ илүү амжилтанд хүрэхийг одоо илэрхийлж байгаа гэсэн үг. 6 дугаар гэр дээр ингээд илүү их ажилтдаг хүмүүс ингээл яг тэр ажиллаа л хийгээд иж болно шүү дээ. Гэхдээ 10 дугаар гэр нь яг тэр ажилдаа оргилд нь хүрэхийг хэлж өгч байгаа гэсэн. Гэхдээ яг уу ингээд амар токсик позитив гэдэг юм байдаг шүү дээ. Нэг амар чи заавал амжилтанд чи заавал ингэх хэрэгтэй гэсэн утгаар бит хоёр хэлээгүй. Зүгээр яг хувь хүн яг өөрөө илүү амжилтанд хүрэхийг хүсэж ивэл зүгээр 10 дугаар гэрлэг өгнө гэж явж болно. Харин өөрөө ингээд те энгийн өдөр тутмын амьдралтаа дуртай байвал ингэж явж болно. Тэрийг бид нар үүсэх. За тэгээд хүчтэй тийм 10 дугаар гэртэй хүн байж болно шүү дээ, тэ. Тийм байх юм бол яг илүү тийм нийгэмдээ ингэж танигдсан хүн болдог. Тэртээ тэргүй дуртай дургүй чамайг бүх хүмүүс ингэ ажиглана гэсэн. Тэгэхээр бас амар хэцүү байгааз бас хариуцлах ингээд үг үйлдэл тэр бүх зүйлүүдээ ингээл ажиглана гэхээр яа. Гэхдээ бас нэг 10 дугаар гэр чинь бас санчраар өдрөдүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд санчирч өөрөө сахилга ба хариуцлага гэдэг зүйлийг илэрхийлдэг болохоор хэдий өндөр хэмжээний оргил төрж болно. Гэхдээ эргээд дагаад чамайг хариуцлага сахилга бат дагж явах хэвээр. Тэдээч чи тэр оргилоо хадгалж авч чадна гэдгийг бас хэлж байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй гэж хэлж болно. Тэгээд бас нөгөө нэг одоо restriction л байгаа юм л да тий. Хязгаарлалт яг өөрийнхөө яг хэлэх ёстой бүх зүйлүүдээ одоо хэлмээр байгаа ч гэсэн тэрийг ингээ гаргахгүйгээр ингээд restrict ингээд хязгаарлаад тэгжиж өөрийнхөө public figure буюу тэр ингээд одоо нийгмийн дүр төрхөө хадгалж авч үзэж байгаа. За тэгээд бас 10 дугаар гэр дээрээ ингээд таатай байрлалтай тийм одоо таатай юм гарагтай хүн байх юм бол засгийн газарт орж болно.
Таатай гэр биш таатай гэр гэхэр юм уу? Одоо Jupiter байвал. Jupiter анихэр карьерийн хувьд нэлийн Оцтой. гэсэн үг шүү дээ. Хүмүүстэй юу сайн. Тэгэд бас ингээд нөгөө нэг харизмтэй маризмтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр бас Плуто байвал бас их зүгээр л юм. Тийм байна. Тэнгүүд санчаа гарах чинь өөрөө 10 дугаар гэр дээр байх байхаар юм бол маш хариуцлагатай хүн. Тийм. Гэхдээ яг нөгөө нэг 30 гарч иж яг карьер нь эхэлнэ. Тийм. Ер нь 30 хүртлээр карьер нь нэлийн жоохон хэвцүү явж байгаад тэрнээс хойш л яг ингээл бусдад аюулсан тайлж эхэлнэ л гэж хэлж. Гэхдээ ер нь мэдхгүй яг санчаар яг гарыг яг өөрөө 10 дээрээ байвал илүү зүгээр юм шиг санагдаж байна. Яг яагаад гэвэл тухайн хүн яг төлөвшөөд тийм төлөвшөөд ингээд нөгөө хүмүүст илүү хүрэх юм бол илүү дээр штэ тий. За 11-р гэрлэг орох уу? За тийм. За 11-р гэр нь болохоор зэрэг яг өөрөө найз нөхөд байгууллага хүмүүнлэгийн ажил тэгээд бас бүлгийг илэрхийлж байгаа. Community. За хүн чинь бол яг өөрөө нийгмийн амьтан шүү дээ. Тэгэхээр яг би яг сүүлийн үед нэг ном уншиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр ном дээр болохоор зэрэг яг бүх зовлон бол хүн хоорондын харилцаа гэдэг тийм одоо үг байсан. Тэгээ яг уу надад яг айгүй үнэн санагдсан яг яагаад гэвэл угсаа хүн хоорондоо ингээ харилцаж ингээд одоо зовлон үүсэж байгаа. Үл ойлголцол үүснээрээ л нэг зовоогдох шүү дээ. Тэгээд яг бас нэг зүйл нь болохоор зэрэг яг тэр ном дээр хүн хизээж ингээд ганцаараа байж чадахгүй. Үнэн. Тэгээ яг хөө ингээд чи ингээд бодож байгаа бах тий. Би яг ингээд зүгээр задгаа дадлаад ганцаархнаа зүгээр байсан бол илүү дээр байх байсан бах та гэж боддог байж магадгүй. Гэхдээ яг үндэ чи галзуур амьдарч чадахгүй. Нийгэмгүй бол амьдарч чадахгүй. Нөгөө кино байдаг шүү дээ. Талаар та ганцаараа тэгээд бөмбөгтэй ирж өөрийгөө газуурханд бол хичээдэг. Тэр кино шиг л. За ер нь бол тийм байна. Тэгэхээр ер нь 11-р хоороос бол ерөнхийдөө энэ нийгэмтэй ч холбоотой л гэж ойлгож байна. Тэгээд яг хүн чинь угаасаа тэргүй яг бус хүмүүстэй байх тийм төрөлхий хэрэгцээ байдаг шүү дээ. Тэрийг бас 11-р гэр нь илэрхийлж байгаа. За тэгээд найз нөхөд бүлгүүдийг илэрхийлж болохоор бас тийм илүү найз нөхөд гэдэг нь яг юм оюуны төвшөнд ингээд одоо холбогдсон найз нөхдөийг илэрхийлж байгаа. За мөн бас хүү итгэл найдвар wish буюу одоо хүсэл хүслийн ер нь л гэр гэж үздэг тийм 11-р гэр бол өөрөө итгэл найдвар болон хүслийн гэр гэж өөрөөр нэрлэгддэг. За тэгээд бас хүмүүнлэг үйлс нийгмийг сайжруулах тийм үйлсийг илэрхийлдэг. Жишээлбэл сайн дурын ажил, хандив мэддэг гэл тээ. 11-р гэр нь яг 11-р орд буюу хумхын ордтой холбоотой болж ирж байгаа юм аа. Хумхын орд чинь яг өөрөө ямар орд л тээ. Маш их юм хүрээлэл ихтэй хүмүүс идэв шүү дээ. Тийм ч болохоор яг 11-р гэр нь хүрээллийг илэрхийлж байгаа юм аа. Жишээлх юм бол клуб гэл тээ. Тэгээд дээрэс нь сайн дурын ажилтны бас нэг юм төрийн бас байгуулагч гэдэг юм. Ямарваа нэгэн байдлаар яг зорилго нэгдээд тэрний төлөө ингээд зорж байгаа. Итгэл найдвар бүхий хүрээлэл. Тийм сонирхол нэгдээд би болсон хүрээллийг илэрхийлж байгаа. За тэнгууд өөрөө 11-р гэр маань өөрөө бас яг өөрөө агаарын байшин байгаа. Агаарын гэр. Тийм болохоор яг бустай хэрхэн харилцах уу? Тэр тал дээр одоо биднэрт одоо юм заадгаа гэсэн үг. Тэнгүүд 3 дугаар байшин аваад үзээ л та. 3 дугаар байшин чинь яг өөрөө юу гэлээ? Бүр яг жинхэнэ communication-ы яг гэр штэ тий. Тэнгүүд 7 дугаар байшин. 7 дугаар байшин чинь яг өөрөө one to one relationship буюу нэг хүнтэй харилцах харилцааг илэрхийлж байгаа. За тэнгүүд 11 чинь яг өөрөө юу илэрхийлж байгаа вэ? Найз нөхөд хүрээлэлтэй том хүмүүстэй ингэж олон хүнтэй. Тий, олон хүмүүстэй ингэж холбогдох тэр харилцааг илэрхийлж байгаа гэсэн үг. Одоо нөгөө нэг relational database явууд бол one to one to many. Тэгээд жишээ авч явчих. Йоо, за тийм ээ тий. Ерөөд бол тий. Гэхдээ яг 11 many to many байж магадгүй л тий. Many to many ч бодвол. Хүмүүс ойлгочих. За. Тэгээд 11-р гэр нь болохоор зэрэг яг өөрөө sexy house гэж хэлдэг явагддаг, дэмждэг house гэсэн үг. Тэгэхээр яг 10-р гэрийг дэмжнэ. Яг яаж дэмжих вэ гэхэлэр 10-р гэр чинь яг өөрөө карьер шүү дээ, тий. Тэнгүүд 11 нь болохоор зэрэг яг карьерээр олж ирэх орлогыг илэрхийлж байгаа. Тэгээд бас 11 нь сүүлчийн одоо 6 байшингийн нэг болохоор яг сүүлчийн 6 гэдэг чинь яг нөгөө personal биш гэсэн үг шүү дээ тийм болохоор бустай харилцах харилцааг илэрхийлж байгаа. Тэгээд угаасаа 10 дугаар гэр дээр ингээд яг амьдралын замлаар ярих юм бол амар их хоригдл төрөөд алдар нэрт хүрцэн буцаад ингээд
11 дугаар гэр дээр ирэнгүүт мэдээж айгүй амар хүмүүжлэг зүйл Аа. ирэмлэлийг хүчээж штий. Амар олон танилын үрэлттэй болцсон байна. Хүмүүстэй айгүй харилцсан. За тэгээд ингээд өөрийн одоо тодорхой хэмжээний маш их орлого урамжлуулж чадлаа гэхэд тэрнээсээ ингээд хин нэгэнд итгэл найдвар өгч болох зүйлд нь тусалж эхэлдэг. Ер нь бол ийм гэрэж хэлж байна. Тийм учраас нөгөө нэг сайн дээр байж л хүмүүлгийн ажил. Тэгэхээр шаардлагатай байгаа тийм амар амжилтанд хүрсэн байгаа залуу байлаа гэхэд тэр ингээд залуу ч гэсэн за нэг ах байлаа гэхэд тэр ах ингээд өөршгөө яг ингээд багтна хүнд хэцүү байгаа, сурахад хэцүү байгаа тэр хүүхдүүдэд тусалж эхлэх ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлийг илэрхийлж байгаа гэж байна. За тэгээд 11-р байшин болохоор зэрэг яг чиний нийгэмд хандах хандлага тэг яг тэр нийгэмдээ хэрхэн нийцж байгааг харуулдаг. За тэгээд бас бүлэг найз нөхдийг харуулдаг гэсэн шүү дээ тий. Тийм болохоор 11 дээр байгаа орд нь чамааг яг ямар хүмүүсээр хүрээлэгдээд байгааг илэрхийлж байгаа. Жишээлбэл матер байлаа гэж бодъё л доо тий. Тэгэх юм бол тухайн хүн илүү тийм мейжертэй, илүү хөгшин найзуудтай байдаг ч юм уу тий. Илүү тийм бизнестэй холбоотой тий. Тэг бизнес you know. Бизнес. За тэр жаа. За тэгэхээр илүү ингээд тийм хөгшин хүмүүстэй найзлаа. Хөгшин гэнэ. Уучлаарай. Өөрөөсөө жоохон ахин насны хүмүүстэй илүү их найзлана. Тэгээд бас бизнесийн тийм хамтрагчуд маш их ихтэй байдаг. За тэгээд тэр байх юм бол бас жоохон залуу байх үедээ нөгөө нэг нийгэмдээ ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд маш их хэцүү болдог. Гэсэн үг одоо матарч өөрөө нөгөө нэг амар нээлттэй бас биш штэ. Тийм. Тэгээд бас нөгөө Сатурн буюу яг санчир гаргаар өдөрдүүлдэг болохоор тэрэн дээр санчирчны юм лимитейшн тэгээд ингээд тийм блокэж штэ тий. Тийм болохоор бас яг тэр хүрээлэлдээ тасан зохицох хэцүү байдаг гэсэн үг. Гэхдээ нэг ингээд төлөвшчих юм бол тухайн хүн нийгэмтэйгээ маш их тасан зохицоод тий. Тийм байна гэсэн үг. За хэрвээ тэгэл арслан хэрвээ 11 дээр их юм бол ер нь найзууд зундаа нэлээ од. Тийм. Алтар нэрд хүндтэй тий. Ингээл найзуудынхаа төвнөд тий. Ингээл намайг баяс тий. Надаар бахархаа тэгж. Тэгээд хоньны орд их юм бол ингээд найзуудыг хүрээлч юм уу ер нь дандаа өдөрдөж авчвал ингээ тгий гэж шийдэлдэг найзууд гэх юм уу тий. За тиймэрхүү зүйлсийг бол харж болно. За тэгээд бас 11-нд болохоор зэрэг яг итгэл найдвар ба хүслийн байшин гэсэн шүү дээ тий. Тийм болохоор яг энэ нь чиний амьдралд орж ирж байгаа бүх зүйлийг тэр тусмаа бүр мөнгийг илэрхийлдэг. Амьдралд чи орж ирж байгаа бүх зүйл шүү дээ. Бүр ингээд бүх сайхан зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр энд нь мөнгөөс гадна хүн ч иж болно шүү дээ тий. Чиний амьдралд ингээд маш тийм гайхалтай хүн орж ирээд чам туслалаа. Тэнгүүд тэр чинь 11-р байшингийн нөлөө гэсэн. Хэрвээ ингээд бархас байд 11 дээр хам бол хамт олонны үрэллээс шалтгаалаад амар тэр хүнд ингээд нөлөөлөд тэгээ тэрний дагуу ингээд хүн амар өсөн зэвжих боломжтой байдаг ч. Тиймэрхүү. Ерөөдөө 11-р гэр бас маш гоё гэрэлтэй. Тэгээд бас цалингаас гадна бүх тийм чиний одоо амьдралд байгаа бүх эд баялагийг чи илэрхийлж байгаа. За нөгөө түлхүүр үгээ илэрхийлэх юм бол за ер нь бол бүлгүүд те. Бүлгмүүд. За тэгээ байгууллагууд. Тэгээ чиний хүлээж авах хайр. Чи яг одоо бусдаас яг ямар хайр хүлээж авч ин тэр чинь. За тэгээд зориг, итгэл найдвар, хүсэл, хүмүүнлэгийн үзэл, нийгмийн ухамсар. За тэгээд зарим тохиолдолд одоо ямар нэгэн асрамжтай холбоотой. Асрамжтай холбоотой асрамжийн хүмүүсийг илэрхийлэх. Тиймэрхүү зүйл байж л. За тэнгууд эн чинь ерөнхийдөө нөгөө нэг 5 дахь гэрт эсрэг штэ. 11 дэх гэр чинь. Тэнгууд 5 дахь гэр чинь болохоор зэрэг яг өөрөө чиний өгдөг тий. Чиний өгөх хайрыг илэрхийлдэг бол 11 нь чиний хүлээж авч байгаа хайрыг илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо 5 дахь гэр дээрээ жишээлбэл хомхын орттой байлаа гэж бодох юм бол тэр хүний өгөх хайр нь амар тийм их чөлөө гэж болно шүү дээ. Тэнгууд буцаагаад авж байгаа нь болохоор арслангаар тулж штэ тий. Тэнгууд арслангаар болгонгууд сайхан сэтгэл өгөөмөр байдал анхаарал халамжийг авж байгаа гэж хэлж байна тий. За тэгээд яг 11-р гэр нь яг чамааг яг өөрийнхөө эгогоос давж гарах тухай одоо илэрхийлж байгаа юм аа.
Ер нь бол чухал зүйл. 5 дугаар гэр чинь болохоор зэрэг яг өөрөө илүү тийм эгоны гэр шүү дээ тий. Тэнгүүд 11 чинь болохоор зэрэг яг өөрөө илүү эгогоо давж гараад за би ингээд одоо тий би их зүйл хийсэн би ингэсэн гэдэг аахгүйгээр би их зүйл хийсэн юм байна. За ойлголоо. Гэхдээ би энэ зүйлээ яаж хүмүүст ингэж тусалж болох вэ тий. Ингэж бодож эхлэн гэсэн. Одоо өөрийн тэр эгогоо дараад тэгээд айгүй илүү бүр төлөвшсөн хүн болж ин гэсэн үг шүү дээ. Тэрийг илэрхийлж тий. За тэгээд бас 11-р гэр нь яг өөрөө клубыг илэрхийлж байгаа. За одоо жишээлбэл инженеруудын астрологийн клуб. За астрологийн клуб. За манай астрологийн клубыг 11-р гэр илэрхийлдэг. За тэгээд яг хамгийн гол зүйл нь яг эдгээр одоо бүлгүүд байгаа шүү дээ тий. Бүх бүлэг байгаа. Тэнгүүд тэр нь болохоор зэрэг нийтлэг ашиг сонирхлыг хүрээнд одоо ингээд нэгдсэн байгаа шүү дээ. Тийм болохоор яг тэрийг илэрхийлж байгаа. Нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж байгаа. Тэгээ яг бүлгүүдээр одоо дамжуулаад яг юм тийм нийтлэг, тийм ижил сэтгэлгээтэй, ижил сонирхолтой хүмүүс ингэж уулзаад өөрийнхөө санал бодлыг солилцох тийм зүйлийг хийдэг болохоор бас ингэж одоо хөгжих, өргөжих, тэлэх тийм боломжтой гэсэн. Тэгээд бас нөгөө нэг яг originality гэдэг шүү дээ тий. Яг одоо хүмүүнлэг үзэл чи өөрөө хэнийг ч ялгарлан гадуурхгүй байх гэдэг санаанаас үүдэлтэй. Тэрнтэй адилхан 11 гэрэн ч гэсэн хэнийг ч үл ялгахгүйгээр харилцал тогтоохыг харуулж байгаа. Одоо гомхон орц ч угаасаа тийм шүү дээ тий. Бүхнийг байгаагаар нь зүгээр хүлээж авдаг бүр амар open minded гэсэн. Тэгэнгүүт тийм болохоор 11-р гэр нь бас өөрөө хүнийг нас, үеэс, шиншин шүтлэг, арьс өнгө тэр бүх зүйлүүдээр нь ингээд ялгарлаад байхгүйгээр бүгдийг хүнийг нь хүнээр нь авч үзээд зөвхөн үзэл бодолтой тийм сонирхол тийм зүйлээр нь авч үзэн гэсэн үг. За тэгээ бас өөр нэг талаар нөгөө нэг интернет илэрхийлдэг шүү дээ. Интернет технологи. Тэгээд бас electricity буюу тог цахилгааныг илэрхийлж байгаа. 11-р гэр нь бас яг өөрөө чиний зориг мөрөөдлийг илэрхийлдэг. 10-р гэр нь яг өөрөө чиний зорилгыг илэрхийлдэг болвол 11-р гэр нь чиний мөрөөдлийг илэрхийлдэг. Тэгэхээр ингээд бүр ингээд маш их ингэж хүсдэг, мөрөөддөг тэр нэг зүйл хийдэж шүү дээ. Би яг ингээд ийм л болчвол би яг ингээд боллоо гэдэг ингээд тэгдэж шүү дээ. Тэрийг 11-р гэр илэрхийлж байгаа. За тэгээд яг 11-р гэр нь болохоор зэрэг бас өөрөөсөө том зүйлийн нэг хэсэг болохыг илэрхийлдэг. Тийм ч болохоор 11-р гэр нь буйны үеэс сайн дурын ажиллагаа одоо тусламж хүмүүстэй хэрэгтэй хүмүүст ингэж туслах тэр бүх зүйлийг илэрхийлж байгаа. Яагаад гэвэл чи яг ингээд чи яг ингэ хүн шүү дээ. Тэгэнгүүт өөрөөсөө илүү том зүйлийн нэг хэсэг болно гэдэг чи аливаа нэг клуб бүлгэмүүд байгаа шүү дээ. Тэдний нэг хэсэг болоод илүү олон хүмүүст ингэж туслах. Тэрийг илэрхийлж байгаа гэсэн. Одоо олонний хүч олонгүй далай л гэсэн. Тийм болохоор буйны үйл ажиллагаа хийх хүмүүс бусад хүмүүст туслах. Тийм зүйлийг илэрхийлж байгаа. Тийм. Тэгээд бас яг 11-р гэр нь яг нөгөө нэг universe гэдэг зүйл байдаг шүү дээ. Universe-с чамд өгж байгаа бэлгийг илэрхийлж байгаа. Гэхдээ тэр бэлгийг авахын тулд чи бас өөрөө universe бас одоо өгөх ёстой. Өгсөн зүйл чинь буцаж ирдэг гэдэг шүү дээ. Good karma л гэсэн үг. Одоо ингээд машин хэцүү жоох хүмүүстэд туслалаа шүү дээ. Тэснийхээ дараа хариуд нь чамд ингээд юм ирж байгаа. Гэхдээ 11-р гэр яг үндэ ингэж үйлчлдэггүй заяа. За би нэг хүн туслал дараа нэг хариу ирэх байх гэж ингэж явдаггүй заяа. 11-р гэр чи ингээд өөрөө бүр ингэ хүсэж тусалж байгаа. Чин сэтгэлээс бүр ингэ хариу нэхэхгүйгээр ингэж тусалж байгаа цагт чамд ингээд тэр бүх зүйл чинь буцаж ирнэ гэдгийг илэрхийлдэг. Тийм болохоор hope and wishes хаас гэдэг ба шүү дээ. Тэгээд тийм болохоор ялдгийж байгаа. За тэгээд 11-р гэр нь хүчтэй байх юм бол хүн төрөлхтөн туслах маш их тийм хүсэлтэй болдог. Одоо сайн дурын ажил маш их хийдэг тийм хүн болдог гэсэн үг. Ихэнх нөгөө нэг Холливуудад модууд чинь ингээд амар карьертэй болчоод хаалтын юм шиг болцсон. Тэнгүүтээ эргээд туслаад хасан орлогоор ингээд буцаагаад ингээд Африкийн хүүхдэд туслаад нэг тиймэрхүү үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Ер нь бол тийм жишээгээр тайлбарлахад болох л юм. За тэгээд бас 11-р гэр нь яг нийгэм дэслэх байр суурийг илэрхийлж байгаа. 11-р
гэр нь маш их хүчтэй байх юм бол олонний танил хүн бас болох боломжтой байдаг. Яагаад гэвэл тэ 10 чинь нөгөө олонний танил гэдэг жаа шүү дээ. Тэгэнгүүт 11 чинь нөгөө succeed буюу дэмжиж байгаа учраас дэмжлэг байгаа учраас бас яг нөгөө нэг олонний танил болох боломжтой байдгийг харуулж байгаа маа. За юм байна. За тэгвэл 12 дугаар ингээ хамгийн сүүлийн байшингийнхаа талаар яриад эхлэе. За 12 дугаар байшин маань өөрөө бидний мэддэгчлэн төгсгөл нууц далд гэдэг тэр бүх зүйл. За тэгээ дээрэс нь далд ухамсарыг илэрхийлдэг. Удаан хугацааны туршид сурхаачид 12 дугаар байшинг уян гашууны одоо гэр гэж үздэг байсан. Яагаад гэвэл 12 дугаар байшин яг өөрөө одоо төгжигдсэн газар хуурмаг байдал зовлон зүдгүүр тэгээд далд дайснуудыг илэрхийлдэг болохоор. Тэгээд 12 дугаар байшин яг өөрөө бас ойлгоход хамгийн хэцүү байшин. Төвхтэй тий. Маш их нарийн төвхтэй тийм одоо манантай гэхдээ маш их ичэдийн тийм одоо байшин. Өөр ертөнцөл гэсэн үг шүү дээ. Тийм ерөөд бол маш өөр. Тэрээс нүг Нептун дээр ярьжсэн шүү дээ. Нептунээр угаас өдөртүүлж байгаа. Тэгээд давхар загсны ордны гэр. Тийм болохоор амар тийм өөр ертөнцтэй холбоотой зүйлсийг илэрхийлдэг. Тэгэхээр яг та хэд мэн яг загсны ордныг одоо үзсэн, Нептунийг бас үзсэн болоо 12 дугаар байшинг яг юу илэрхийлдгийг бараг таа чин дөө гадарч чинь. Яг яагаад гэвэл энэ гурлаа хоорондоо холбоотой байдаг болохоор. За тэгээд 12 дугаар байшин яг өөрөө Cairn House. За Cairn гэхээр бас яг ингээд оюун санааны spiritual гэр гэж хэлж байна шүү дээ. Ерөөдөө хамгийн тийм spiritual гэр баха тий. Ер нь далд ухамсар талаасаа. Тийм хамгийн spiritual гэвэл яг 12 тэгээд 8 9 ерөөдөө орох бах тий. За тэгээд 12 дугаар гэр нь бас яг өөрөө усны байшин юм аа. Тимч болохоор маш юм нууцлаг байдаг. Усны бүх байшингууд бүгд нууцлаг байдаг. Тэгээд бас карматай холбоотой байдаг. Үеийн өөр ер нь л энэ гэр дээр гарч ирдэг. Тэгэхээр яг чамд ингээд одоо сайн карма байна уу, муу карма байна уу гэдгийг бас ингээ харж болно. За тэгээд яг 12 дугаар байшин илэрхийлдэг түлхүүр өгнүүдийг хэлэх юм бол сүнслэг байдал, уран зөгнөл, уран зориг, тэгээд одоо нойр унтахыг илэрхийлж дээ. Унтахыг илэрхийлж байгаа. Мөрөөдлийг илэрхийлнэ. Одоо даалт ухамсар тийм бүх төрлийн хоригдох тийм хорих газрыг илэрхийлдэг. Одоо жишээлбэл шорон, сэтгцэн имлэг, эсвэл зүгээр имлэг, сүм хийд гэдэг ч юм уу те. Өөрөө хүссэн ч гарч чадахгүй газар гэсэн үг. Тэг өөрөө хүссэн ч юусоо гарч чадахгүй газрууд гэсэн үг. Чи заавал ингээд биеийн байдал чинь эсвэл ямар нэгэн зүйл чинь дээрч жийж гарна гэсэн үг. Тэгэхээр бас жоохон ингээд рестрикттэй. За тэгээд бас нууцуудыг илэрхийлнэ. Уян гашууй, зовлон, төөрөгдөл, донтолт, тэгээд бас бодит байдлаас зүгтэх, тэгээд бас зэрлэг амьтдыг илэрхийлж байгаа. Тэгээд яг ингээд аваад үзэх юм бол бас нөгөө нэг сүм хийд шашны үрэлэл гэж хэлсэн те тэрийг илэрхийлж байгаа. За ингээд аваад үзэх юм бол 12 дугаар гэр нь яг ингээд тийм ч ингээд сайхан сонсогдохгүй л байгаа л те. Тийм муу гэр юм уу гэдэг. Тийм ингээд амар хэцүү гэр юм уу гэж ингээд асууя л та те. Яг хариулт нь гэвэл яг үндэ үгүй. Яг 12 дугаар гэр нь яг дээр үеэс эхлээд маш их юм муу нэр хүндтэй байсан. Энэ одоо 12 дугаар гэр дээр гаргууд байх юм бол чи зүгээр л ингээд зовлонгоор дүүрэн өдрөлтэй байх. Тэ тэрийг илэрхийлдэг гэж хүмүүс ерөөдөө боддог байсан. Гэхдээ яг ингээд бодоод үзэх юм бол 12 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө яг шорон галзуугийн имлэг зэргийг илэрхийлж байгаа ч гэсэн яг өөрөө ногдмол авьяас бүтээлч байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр яг 12 дугаар гэр дээр чинь ямар гариг вэ? Тэр чинь яг чиний нуугдсан авьяас гэсэн. Бас ямар орд байна гэхээр нууц хүслийг бас илэрхийлнэ тий. Жишээлбэл одоо Марс солио гэж үтэл да ангараг гариг гэх юм бол чи зүгээр л спортоо маш их сайн тэгтээ аим нуугдсан байгаа гэсэн. Нуугдсан, нуугдмал авьяас. Тэгээд тэр Gemini юм бол ингээм амар хэрэг хүсэлтэй гэдэг чинь бас стайлц хүсэлтэй байх гэдэг юм дүү зүйлсаа. За тэгээд бас 12 дугаар байшин тийм төгсгөлийг илэрхийлж байгаа. Тэгээд бас өөрийгөө одоо зовоох. Тэгээд бас зовлон зүдгүүр тусгаарлалт жоохон тийм зовлон зүдгүүрийн газрыг ер нь илэрхийлдэг.
Тэр нь болохоор зэрэг яг шорон сүмхий дэмлэг гэж сайн хэлсэн шүү дээ тийм. Тэр гэсэн. Гэхдээ хамгийн чухал нь хэдийгээр энэ газарт чи ингэж зовж зүдэрч байгаа ч гэсэн эмнэлэг дургүй хүмүүс эдэн шүү дээ тийм. Гэхдээ хэдийгээр чи ингэж эмнэлэг дургүй байсан ч гэсэн чи эмнэлэгт эмчлэгтэй гарч ийн гэдэг чинь чи илүү эрүүл болж ийн гэсэн үг шүү дээ тийм. Тийм болохоор бас баярлах хэрэгтэй юм шиг. За тэгээд бас 12 дугаар гэр нь чиний яг бүх хүч чадлын их усэр эсвэл яг төгсгөл байж болдог. За тэгээд мөн бас хүү 12 дугаар гэр нь ерөөсөө тийм хил хязгаар байхгүй тийм газрыг илэрхийлж байгаа. Нэг орчвол ерөөсөө ингэж буцаж гарах гэж маш их уддаг эсвэл маш их хэцүү байдаг гэсэн. Хаашаа чарсан арал харагдахгүй байгаа маш тундаалаа гэж ойлгож л. Чи өөрөө ганц зэвтэй хүн. Тэгэхээр амар гад. Тэнгүүд далайн гүнд ингээ юу байгаа нь мэддэггүй бүгд нууцсан. Тэгэд чи хэрвээ тэнд ингээ ямар нэгэн байдлаар удаж төөрөх юм бол бүхэн. Ингээд одоо бодоод үзэх юм бол заяа ингээд маш их юм сайхан газар гэж бодъё заяа. Тэгэд ингээд маш их юм сайхан газар. Тэгэд ингээд байгалал амар жаргалтай байлаа те. Тэнгүүтээ нөгөө нэг яг ингээд бодит байдал руу ингээд буугаад ирсэн чинь нөгөө газар нь яг үүндээ тийм сайхан газар биш юм шиг те. Ерөөдөө тэгж ойлгож бас болно. Тэгээд тэндээсээ гарыг гэхэлэр гарах гэж маш их хэцүүдэг. За тэгээ 12 дугаар гэр дээрээ ер нь маш их юм олон гаригтай хүн байх юм бол маш мэдрэмтгий болдог. Одоо эргэн тойрны хурц гэрэл, хурц үнэр, тийм хурц дуу чимээ гэдэг ч юм уу те. Эсвэл чанга дуутай хүмүүс, эсвэл маш их олон хүмүүс байдаг ч юм уу те. Ийм байх юм бол эргэн тойронд нь байх юм бол тухайн хүн одоо маш их мэдрэмтгий болохоор маш их юм хурдан одоо интроверт л гэсэн. Маш их хурдан ирч хүчээ энерги алдаж эхэлдэг. Тэгээ тийм болохоор энерги алдчих юм бол тухайн хүмүүст өөртөө ганцаараа байх одоо цаг зав маш их юм хэрэгтэй байдаг. Бас унтах, нойр авах тохиол байдаг. За тэгээд бас нэг амар их тийм 12 цаг чинь ер нь л нэмэртэй зүйлсийг хүн жоохон таагүй юм шиг зүйлсийг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүний одоо нэг гарц гэж байгаа шүү дээ, тий. Тэр гарц нь болохоор ер нь урлаг байж болдог. Тий, ер нь л тий. Сая бүтээлч идэл гэсэн шүү дээ. Амар одоо тийм төсөөлт чинь байгаа, буугаад байгаа эсвэл ингээд бодлыг чинь ингээд бариад байгаа тэр зүйлсээ ямар нэгэн байдлаар бүтээлч зүйлээд гаргах нь өөрөө тэр нь маш эрүүл арга гэж хэлж болно. Тийм тэгэхээр яг наад бүтээлийн санаа, бүтээлч байдлыг чинь болохоор зэрэг яг бас өөрөө тухайн хүн чинь амар мэдрэмтгий болохоор жижиг сажиг зүйлсээс ингээд таашаал авч сурцсан болохоор тий. Ингээд тийм болохоор ингээд жижигхэн зүйлсээс бүтээлч байдлаар ингээд хандаад тэгэд урлаг болгож байгаа л гэсэн үг л тий. Ерөөдөө яг 12 дугаар гэрийг яг ингээд дотоод өөртөөгөө холбогдох гүүр гэж ойлгож болно. Өөрийнхөө дотоод байдлыг ойлгоод би яг юу хүсэж байна, би яг юу мэдэрч байна гэдгийг ойлгосноор тухайн хүн альва нэг ямар нэгэн зүйлийн хариултыг мэднэ тийм үү. Тэгснээрээ тухайн асуудалтай бүтээлчээр хандж чадна. Энийг одоо ингээд хоёлыг дараалалаар яваад байгаа шүү дээ 10, 11, 12 гээд. Тэнгүүд 11 чинь тэр хүн одоо тэр жишээ авсан хүн бол ингээд амар бусд ингээд туслаа. Тэгэл ингээд эцэст 12 дээр ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яг ингээд тэр хүн амьдралынхаа төгсгөлч гэх юм уу те. Ингээд өөр тотгошоогоо шахаж эхэлж байгаа байхгүй те. Би яг ямар амьдралыг ингээд бол миний ингээд буруу байсан, сайн байсан зүйл амьдралт юу байв гэдэг чинь. Тийм төсөл илэрхийлж байгаа. Ер нь бол эндинг буюу төсөөлийг илэрхийлж. За тэгээд 12 дугаар гэр нь яг бас өөрөө удаан хугацааны туршид оршинж тогтнож ирсэн томоохон байгууллагуудыг илэрхийлдэг. Тухайлбал одоо шашны байгууллагуудыг илэрхийлж байгаа. Хэрвээ чи эндээ маш их юм чухал гаригтай болвол тий жишээлбэл заяа ascendant гэдэг одоо гариг байгаа шүү дээ тий. Ascendant нь за матер байлаа гэж үгүй. Тэнгүүд матрич санчир өдөрдөн шүү дээ. Тэнгүүд санчир гариг чинь яг өөрөө 12 дугаар гэрт байлаа гэж бодъё л тоо. Тэгэх юм бол тэр хүн маш их одоо анхаарлын төвд байх дурггүй, маш тотгошоогоо, маш дуугүй хүн болж эхэлдэг. Зүгээр л яг хөшигний ард байх дуртай. Тэгээ яг ингээд бусад одоо гаднах ертөнцтэй тэгж одоо харилцаад байх шаардлагагүй, харьцах ингээ хэрэггүй гэж боддог тийм хүн болдог. Ийм ч утгаараа бас яг 12 дугаар байшин бас яг өөрөө ганцаардлыг илэрхийлдэг. За тэгээ хоёулаа нөгөө 70 он гэрсэн шүү дээ тий. 70 он чинь яг өөрөө бодит ертөнцөөс цугтаад яг өөрийнхөө төсөөллийн ертөнц рүү ороод тий. Тэндээ төөрөх зэргийг илэрхийлдэг гэсэн шүү дээ. Энийг ч гэсэн 12 дугаар байшин удирдах байгаа.
Мөн басгүй далайн онгийн илэрхийлдэг мөрөөдөл, уран зөгнөл зэргийг бас 12 дугаар гэр маань удирддаг юм аа. Тэмч болохоор яг 12 дугаар гэр чинь яг урам зориг тийм бүтээлч байдлын төгсөлгүй тийм их сурулж болж чаддаг. За тэгээд 12 дугаар байшинда Венус ч юм уу те эсвэл загсны одоо ордтой хүн байх юм бол уран бүтээлч болдог ч юм уу те. Урлагийн авьяастай. Тийм урлагийн ерөөдөө маш их өндөр авьяастай болдог. За тэгээд бас яг 12 дугаар байшин чи яг өөрийнхөө эсрэг зогсох тийм одоо гэр гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт яг за энэ нь юг илэрхийлж байгаа вэ гэхлээр 12 дугаар гэр чинь нууц дайснуудын гэр гэсэн шүү дээ. Тэгэнгүүт яг үндэ нууц дайсан чи өөрөө гэж юу нь хэлэхдээ бусдыг гэж боддог. Гэхдээ яг үндэ нууц дайсан өөрөө гэдэг. Өөрөө гэдэг. Яг яагаад вэ гэсэн чинь чи маш их юм өөрт чинь хортой зуршлуудыг хийдэг. Тэгэнгүүт 6 дугаар гэр чинь зуршил байсан шүү дээ. Тэгэнгүүт 12 дугаар гэр нь хортой зуршилчж байгаа юм. Эсрэг. Тэгэхээр ингээд даалд ухамсартайгаа тий ингээд маш их юм дуртай тийм ингээд хортой зуршлууд их байдаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо арх тамхи хөлөө гэж бодъё л доо. Тэрнээс ингээд бид нар ингээд одоо жишээлбэл таашаал авлаа гэж бодъё. Тэнгүүд тэрхүү таашаалтаа донцоор агаад өөрийгөө устгах. Энийг 12 дугаар гэр илэрхийлж байгаа. Бүх төрлийн донтолтыг 12 дугаар гэр илэрхийлдэг. Мөн басгүй яг өөрийг чинь устгах тэр зуршлуудыг илэрхийлж байгаа. Одоо дахин давтагдж байгаа тэр одоо гарах гад байгаач гарч чадахгүй байх тийм зуршлууд гэсэн. Төргөө ол идэх ч юм уу те. Тамхитдах. Гэхдээ хамгийн хэцүү нь яг л энэ зүйл намайг хорлож ин доо гэж хүн болгон шууд мэдэж чаддаггүй. Тухайн зүйлийгээ за энэ л хорлоод исэн юм байна гэж ингэж одоо мэдэх гэж маш их боддог гэсэн. Одоо жишээлх юм байна. Амар тамхи татаж сацж. Зүгээр татчихсан эцэст нь ингээ өвчин туссныхаа дараа энэ зүйлээс л болсон байна шүү дээ. Гэдэг ч юм уу тий. Эргэж харахад харуулсал юм да. Тийм болохоор бас уугах шиг илэрхийлж байгаа. Хүн бол өөрийгөө л шоронд оруулдаг гэдгийг харуулж байна. Өөрийгөө л нөхөр унагадаг. Тийм болохоор яг ингэж шоронгоосоо гарах те тэр арга зам чинь өөртөө холбогдох байхгүй юу? Яг би яг яаж юм? Би яг юу хүсэж байна? Би яг яаж юм? Яг намайг яг юу хорлоод байна? Миний яг ямар зуршлууд байна? Тэрнээсээ салъя. Энийг яг одоо болиё гэдэг ч юм те. Яг ингээд өөрийнхөө дотоод би гэж зүйл байдаг шүү дээ. Дотоод өөртөө холбогдсны дараа тухайн асуудал чинь илүү ингээд шийдэгдэнэ гэж би яг сайн хэлсэн шүү дээ. Тэр шиг би яг яаж юм? За ойлголоо. Энэ зүйл яг ингээд байгаа юм байна. Окей. Тэгвэл энийг болцгоно. Гэт ингээд яг ингээд тэгэх одоо шийдвэрийг бас 12 дугаар байшин ингээд гартаа хатгаж байгаа гэсэн. Тэгэхээр Санжир гараг 12 дээр байна гэхээр тухайн тэр яг өөрийг ингээд жоохон ухаад байгаа тэр зүйлс дээр хязгаарлалт тавьж чадна гэсэн үг байна. Ирэхэд бол тийм учраас ер нь Санжир гараг 12 дугаар гэр дээр байхаар ер нь сайн гэж явдаг шүү дээ. Тийм. За тэгээд бас яг 12 дугаар гэр чинь өөрөө чиний амьдралаас өмнөх үе мөн басгүй үхлийн дараах амьдралыг илэрхийлж байгаа. За амьдралаас өмнөх үе гэдэг нь болохоор зэрэг яг чамайг гидсэндээ байхдаа яг ямар байсныг чинь илэрхийлж байгаа гэсэн. Тэгээ яг ascendant гэдэг чинь яг өөрөө чиний яг амьсгал авах ихний мөчийг илэрхийлдэг. Амьдралын эхлэлийг илэрхийлж байгаа. Харин 12 дугаар гэр чинь яг төрхийн өмнөх. Тэгэхээр яг хөвлийн тугаа үе гэсэн. Хөвлийн байгаа гэсэн. Байгаагаас эхлээд хүн нөгөө нэг нийгэмд харилцаж эхэлдэг дээ шүү дээ. Тэр шиг. Тэгээ яг 12 дугаар гэр дээр байгаа гаригууд нь тухайн гаригийн шин чанарууд гэр бүлд чинь таалагдахгүй байгааг хөвчлэн харуулж байгаа. Яг яагаад гэх юм бол 12 дугаар гэр чинь яг өөрөө зовлон зүтгүүрийн гэр гэж ерөөдөө нөгөө явагдаад байгаа шүү дээ. Бас ингээд одоо тийм зовлонтой одоо туршлагуудыг илэрхийлдэг болохоор яг 12 дугаар ордонд байгаа 12 дугаар гэрд байгаа гаригууд нь эцэг эхийн нүдэнд ерөөсө таалагддаг зам үйлийг одоо илэрхийлдэг. За жишээлбэл ангараг гариг 12 дээр байлаа гэж үдээ л да тийм үү. Тэнгүүд ангараг гаригийн зам үйл нь юу вэ? Өөрийгөө илэрхийлэхтэй дайн тулаан цус тэмхүү зүйл шүү дээ. Тэнгүүд тэр чинь 12 дээр өвчлээ. Ногдмол хаагдмал болчихлоо. Өөрийнхөө эсрэг ингээд зогсож чадахгүй болно тийм үү? Тэнгүүд тэр нь яг өөрөө эцэг эхтэн таалагдахгүй байна. Чи яагаад өөрийнхөө
төлөө ингээд үг хэлж чадахгүй байгаа. Аа. Тэгэнгүүт таалагдахгүй шүү гэлтэй. Тэгэнгүүт яг тухайн хүүхэд нь болохоор зэрэг яг өөрөө зүгээр л яг тийм байхдаа өөрөө дуртай байдаг те. Тийм байдаг ч юм. Тэгэнгүүт хамгийн ингээд чухал зүйл нь бүх гаргууд те. Бүх гаргууд ингээд чамайг бүтээдэг болохоор энэ бүх гаргуудыг яг өөрөө сонсоод тэгээд өөрийгөө илүү их ойлгоорой гэж ерөнхийдөө зөвлөдөг юм байлээ. Тэгэхээр 12 дугаар гэр дээр ямар нэгэн гариг мэрэг байхгүй бол тэр нь яг чухал юм байхгүй юм гэж үзэж болно шүү. Ихэд бол болно. За тэгээд 12 дугаар гэр нь донтолтыг хариуцдаг гэсэн шүү дээ. Тэгээд бас түүнээс хэрхэн гарах вэг бас хариуцж байгаа. Алаа асуудлаас зугтах. Тэгээд зугтсныхаа одоо асуудлаа шийдэхгүйгээс болоод ямар нэгэн өөрийгөө донтуулах зүйл хэрэглэх. Тийм жишээ гарч болно шүү дээ. Тэнгүүдээ тэр донтолтоос хэрхэн гарах вэ? Тэр daydreaming гэж ярьдэн шүү дээ. Ингээд хүсэл мөрөөдөл дундаа ингээд толгойн ингээд хөвөл тэнгүүдээ бодит ертөнцтэй орж ирлээ. Ингээд бүх зүйл нэг юмдээ машин одоо бодит ертөнц хатуу. Тэнгүүд тухайн хүчин донтлоо. Тэгэл тэрнээс ерөнхийд яаж гарах вэ гэдгийг бас 12 дугаар гэрэн илэрхийлж байгаа юм аа. За тэгэл тэрэнд бол нэг бол сэтгэлзэн ямар нэг имжлэгэнд явна. Тэгээд өөрөөр бол яг хамгийн ирүүлэр их юм бол яг урлаг. Өөр өөртөө холбогдох. Тийм, өөр өөртөөсөө ярилцаж сурах хэрэгтэй. Spiritual гэсэн учраас бас яг өөрөө өөртөө илүү холбогдоод тийм йог мөн хийдэг ч юм уу тийм 12 дугаар гэр чинь бас нөгөө тийм йог мөн бас илэрхийлж байгаа. За тэгээ 12 дугаар гэр нь хүчтэй байх юм бол тухайн хүн ганцаараа байхыг хүсдэг болно шүү дээ. Айгүйх ганцаараа байхыг хүсдэг. Нийгэмтэй харилцдаг, хүмүүстэй харилцахаас илүү өөртөө эзэн болоод тийм ганцаараа суухан дээр гэж юм. Тэгээд бас сая хийсчлэн бас шин мэдрэмтгий тийм болж ирдэг. Асуудлаа шийдэхийн оронд зүгээр л ингээд төсөөллийнхөө ертөнц рүү ингээд унбдаг тийм болчдөг. Асуудлаа шийдэхийн оронд юм төсөөлөл за тэр асуудал ингэ шийдэндээ гэж мөрөөдөл эсвэл яг ингээд шийдсэн байгаагаар мөрөөдөх юм те. За би яг тэрхий мөрөөдөлхий байгаа цол тал болдог. Ер нь л тийм. Тийм хэрэндээ бол тэрээс болоод донтоод сэтгэл нь готрох ч юм уу тиймэрхүү юм болж. 12 дугаар гэр бас нөгөө unconditional love-ыг илэрхийлж байгаа ш. Нэрээ бас ерөөсө бутааш нэхгүй хайрыг илэрхийлдэг. За ингээд 12 дугаар байшин маань одоо ингээд энэ хүрээд дуусч байна. За тэгээд 12 гэрийг маань сайхан сонссон та бүхэнд баярлалаа. Маш их баярлалаа. За бид хоёр болохоор зэрэг яг дараагийн дугаартаа болохоор зэрэг юу оруулахаа одоогоор сайн мэдэхгүй байна. Тэгээд яг сюрприз барья гэж бодож байна. За тэгээ. За тэгээд та бүхэн гэртэйгээ холбоотой ямар нэгэн туршлага тийм болсон тийм болж байгаа үйл явдлыг бидэнтэй комментээр хуваалцаарай. Тэгээд бид хоёр нь л уншиж та бүхэндээ сэтгэл үлдээх шаардлагатай үлдээх болно. За тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Баярлалаа. За тэгээд баярлалаа. Тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай.